Яа, юу яцхан за тэгэхээр хэдүүлээ 7 сар гарлаа. Та санаж байгаа ч өнгөрсөн 6 сард би бүх 12 ордны 6 сард ямар хөө энергиуд байна гэсэн гэдэг чек хийсэн. Одоо дахиж ингээд нэг хийцгээе. Энэ 7 сард ер нь яг ингээд нэг 12 ордны тусдаа яг ямар хөө энерги, ямар хөө үйл явдлууд зохиолж байна. Юун дээр ингээд анхааруулаа яг зүгээр вэ гэдэг асуудлуудыг хэдүүлээ ярьцгаана. Тэгээд хэд хэдэн зүйлийг заавал анхаарна. Номер 1 хэрвээ чиний амьдрал, чиний харьцаж байгаа хүмүүс чинь нөхцөл байдал чинь ямар ч асуудалгүй хөргөнөө гэд ингээд явж ивэл энэ уншлага чамд зориулагдаагүй шүү. Үнэхээр ингээд нэг асуудалтай болцсон яг тэрийг яаж шийдэх вэ? Яг ямар хөө нөхцөл байдал дээр байна вэ гэдгийг л харж байгаа reading болохоос биш. Ойлгож байна. За. Хоньны орд. Хоньны ордныхны хувьд бол энэ 7 сард ялангуяа бод гаригийн буцалттай ингээд нүүр тулж байгаа тохиолдолд би хоньны ордныг 3 хувааж үзсэн заяа. Одоо байгаа үерхэл. Тэгээ одоо байгаа үерхэл чи асуудалтай байвал одоо байгаа үерхлээ харж болж байна. X-ийн талаар ингээд нөр идэнг X-тэй ингээд ямар хөө асуудалтай бод гаригийн буцалтын энерги яг яаж нөлөөлж ийн гэдэг мэдхөөсвөл яа. Тэгээ single байгаа тэгээ чиний сонирхож байгаа чи ямар хөө энергитэй интеншнтэй байдгийг харахыг хүсэж байвал ингээд би 3 хувааж байгаа шүү. За тэгээд current relationship. Хоньны ордыг одоо currently үргэж байгаа. Хоньны орд хоёр ер нь яг ямар хөө энергийг хоорондоо ингээд нэг хуваалцж байна вэ гэдгийг л харцгаая. Нэг хоёр за ингээд сүүлийн шафл. За ингээд өрөө. Опа. Хана аяг. Батрай аяг доошоо. Бүхлийн өдөр. За тэгэхээр хэдүүлээ надад одоо потенциал харагч зөөвлж байгаа ордох юм бол хилэнцэл харагчлаа л да. За тэр ч яах вэ? Хинч байж олон заа. Ямар ч лсэн зохилж байгаа орд ингээд нэг хилэнцэж байгаа байхгүй. Тэгээд би яагаад ингэж зохилж байгаа вэ гэж ярьж байгаа бол бүхлийн үзэр тавар үзэртэй ингээд хамт ингээд гараад ирж байгаа. Хэрэг штэ те бодож үзье. Ер нь хүнд self awareness гэдэг зүйл маш их хэрэгтэй байдаг. Анзаарга. Хосын харилцаа дийлэх тохиолдолд яагаад нуртай? Яагаад нэг нь ингээд одоо шилбэл за энэ одоо надаас ингээ хаалт тийм те тэгвэл нөгөөх нь чи хизээ өөрчлөх тохиол гэдэг юунаас л дийлэх тохиол ингээ хоорондоо ингээ нэг хончон болоод наадаг шүү дээ. Дийлэх тохиолдол шүү. Тэгээд ямар нэгэн асуудлууд ингээ гарч ирнэ те таавар үзрээ харьцаа. Тэгээ юунаас та хоёрд ингээ зөндөө анхааруулга өгөөл байсан байгаа байхгүй юу? Анхааруулга. Та хоёр наатахаа засахгүй мó? Хүшээ. Наатхан дээр ингээ анхаарахгүй мó? Та хоёрын харилцаа чинь жижиг болох гэдэг шүү дээ гэдэг чинь иймэрхүүнүүдийг зөндөө ингээ анхааруулсан. Гэхдээ яг энэ 7 сард эцсийн байдлаар ингээ бүгд нурж байгаа байхгүй юу? Ялангуяа энэ дээр яг мөн үзэр байхгүй л байна л да. Таавар үзэр ингэж ойлгочихвол зүгээр. Always expect the unexpected гэж ойлгочих. За үргэлж чи гинтийн зүйлийг одоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байхгүй юу? Гинтийн зүйл хүний амьдрал яг гарч ирд юм а. Гол нь салхич хаашаа ирэх нь чухал ш чи тэр салхийг яаж эргүүлэх нь чухал байгаа байхгүй. Тиймээс та хоёрын дунд гинтийн ингээд нэг эвгүй маргаан ингээд нэг хэрвээ аль хэзээ болцсон бол одоогийн байдлаар ингээд нэг одоо харилцаа буцаж нэг сэргийх талаар ингээд нэг та хоёр дундаа ингэж нэг энерги ширэлцсэн байхгүй. Хэрвээ болоогүй байвал удахгүй ингээд нэг гинти ингээд нэг айгүй хүчтэй ингээд маргаан гарч ирээд та хоёрын харилцаас л нилээн болох гол байна л да энэ 7 сарын энергийн хувьд. Тэгээ гол нь өглөө үзэр ингээд нэг гарч ирнэ гэдэг нь би яг хинний гэдгийг нь бол хэлэхгүй мэдэхгүй байна. Сайндаж. Гол нь та хоёрын нэг нь яг харилцаа бүр ингээд яг шийдэж байгаа байхгүй яг дуусгая гээд. Нөгөөх нь болохоор яг харилцаа ингэж нэг авч үлт гээд ингээд гяндагаад эхэлсэн байгаа даа байхгүй юу. Тэгээ энэ 3 сар гарч ирэх нэг хүлээдэг хөзөр байгаад
Тэгээд 8-ын ингээд нэг аяар доошоо буюу буцаж ирдэг үзэр байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө тал болохоор аль хэзээ ингээд эхлэн үзэр ингээд нэг таавар үзэртэй хамт гараад ирсэн байна. Тэгээд яалтчгүй ингээд нэг юм классик одоо нуугдаж ингээд тоглолдог тоглоал болцсон байна л да та хоёрын харилцаа. Тэгээд 3-ын аягаар ингээд гарч ирж байгаа. Хэрвээ та хоёрын дунд заа ингээд нэг юм чатхын найз байдаг бол заа нэг юуны ч ингээд духанд хүрээгүй байхад ингээд одоо нэг юм чатхын найзуудаас ер нь хоолох хэрэгтэй шүү. Өөрөө сингл байж болж байна. Of course сингл байх хэрэгтэй хүн. Амьдралын тодорхой хугацаанд сингл байснаар хүн чинь ингээд маш олон хичээлүүдийг ингээд ойлгож авдیں۔ Тийм. Гэхдээ чи тэгээ fucking өөрөө сингл байлаа гэд ингээд хамтдаа байж байгаа нэг хамтдаа байхдаа жаргалтай байж байгаа хүнийг нэг харж чаддгүй нэг юм чадахын хүмүүс байдаг да нэг мэддэг дээ fucking. Бүр нэг хатаахаж өгөх гэдэг юм яа гэдэг. Тиймэрхүү ингээд нэг хатархалж байгаа орж ирэх гээл байгаа биш үү гэдэг анхааруулгатаар ингээд баатраа доошоо гарч ирсэн байхгүй. Тэгээ хоёрын ингээд зоостой илүү нэг та хоёрыг төөрөгдүүлжлээ л да. Тэгвэл ингэж бодож үзье. Энэ 7 сард чиний одоо байгаа хосын харилцаа чинь нэг л ингээ болчихгүй явцгүй ингээ байгаад тэгэнгүүтээ нэг юм нэг хатаархдаг нэг юм чатхын найз гэж байдаг да. Тэгээ тэр мэр чи ингээд нэг чиний шийдвэрт жоохон нөлөөлөх гээд ч юм уу эсвэл чиний бодож жоохон нөлөөлөх гээд тийм хүн найзаас жоохон хөндөрсөн дээр хаа. Ер нь тийм хүмүүс жоохон осолтой байдаг шүү дээ. Окей, зүгээр үнэхээр энэ та хоёрын харилцаа бүр мэдрэл муутай байж болно заа. Тэгээ найзын зүгээс ингээд нэг за дими юм шүү гэж ол зөвлөж ингээд болж байна. Гэтэ нэг юм одоо өөрөө ингээд нэг одоо та хоёрыг нэг юм жаргалтай байхыг харангуут өөрөө атаархаад тэнгүүт энэ хоёр салаасаа гэж бодож байгаа нэг юм мэдрэл муутай чадхын үнийг хэлээд байгаа шүү спецификлээ. Тийм хүн ингээд чиний ингээд шийдвэрт ингээд нөлөөлөх гээд байвал жоохон бодолтой ингээд хандах хэрэгтэй хаа. Энэ хүний яриаг ер нь сонсох хэрэгтэй үү сонсоргүй гэдэг ч юм те. Ийм хүмүүс дандаа ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс үү те. Тэгээс жоо болгоомжтой хэрэгтэй. Дараа нь гинтийн байдлаар ингээд та хоёрын дунд амар том биф үсгээд байгаа байхгүй юу. Тэгээд энэ биф чинь энэ 7 сарда яаж үргэлжлэх гээд байгаа вэ гэвэл нэг нь араас нэг амар гүдэг нөгөөх нь болохоор чадахгүй гэсэн ингээд байдлаар үргэлжлэх гээд байл та сайн даач. За тэр яах вэ? Би яг нөгөөний чинь талаар ер нь чиний талаар ер нь яг юу гэж бодож байгаа. Тэгээ яг ямхуу бодолтой байгаа гэдгийг нь амар сайн харж өгөө да. Ер нь гэхдээ угаасаа энэ 7 сар ингээд нэг юм чатхын сар аваа биш. Яаж яхад нь бодон буцаад тэгээд бодон буцаад үзтээ. Гэтэ нэг бид нэр яг энэ буцалтаар ойлгох зүйлүүд ойлгоо явчих юм бол авах юм байна. Болоо за тэр яхаа. За хэдүүлээ буцаа ажилдаа орцгоё. Баатрийн элд доошоо харилцаа ярианы дилей гарч ирж байгаа байхгүй. Угаасаа бод гарагийн буцалтын хамгийн лайтай нэг юм жижиг сажиг ингээд үгэн дээр амар алддаг болдог ч юм уу. Эсвэл чиний ингээд хэлсэн үг чинь нөгөөнд амар буруугаар ойлгох магадлал ихтэй болчихдог байхгүй. Тэгээд харилцаа ярианы үйл ойлголцод амар гарч ирдээ. Тэгээд нөгөө талаас чинь ингээд чиний ингээд currently ингээд дийл хийж байгаа юм чинь болохоор ингээд яа би одоо зөв ойлгох чаа буруу ойлголцлоо яач вэ гэдэг ч юм нэг иймэрхүү байдалтай л ингээд суудсан байхгүй. Тэг тэргүүний аяг доошоо за тэгснэ боолын аяг дэшээ. Энэ амар сонир байгаа за. Хэрвээ та хоёрын харилцаа нэг юм амар ялангуяа бүр амар сонир төвшөнд байгаа л одоо нэг юм за намайг уучлаарай тэгээ хоёулаа би чанд хайртай штэ ингээ хоёулаас ингээ амьдралаас ингээ сүйтгэхэд яах юм бэ ингээ нэг аятайхан шиг нэг уучраа болчих л да гिचгээр яг ингээ нэг жижи болох гээд байгаа мэдрэмжтэй бол за энэ юу гэсэн үг вэ гэж тэ хэрвээ би энэ хүнээс одоо ингээ уучлахгүйгээд харилцаагаа болгоё бүтээчи гэж ингээ наах юм бол би яг энэ хүнийх нэг иргэшээлд ингээ орчих хаа гэдэг ч юм уу нэг тиймхүү нэг юм сонин нөхцөлд ингээ байгаа бол за яалчгүй тэрнээс болоод ингээ мань хүн чинь 9 сава буюу гэд хамгаалт өндөртэй байхгүй хамгаалт өндөртэй ойлгож байна. Юу гэвэл та хоёр яг нэг нь л байл да. Би гол нь яг хин нэгдгийг нь бол мэдэхгүй байна. Магадгүй чи өөрөө бас байж магадгүй байх. Энийг ингэж олох. Хосын динамик гэж байдаг те. Тэгээд ялангуяа ингэж
Хэрвээ нэг нь ингээд нэг байсаж аал салъя гэж ингээд хэлдэг заа. Тэгээ тэр салъяг гихч хэлэх нь өөрөө нөгөө нэг араас илүү гүйлгдэг нэг тийм сонирм мэдрэл муутай зуршилтай болцсон хосуудад хэлж байгаа шүү. Салъя гэж хэлэх чи яг үндэ ингээд нөгөө өөрийнхөө араас илүү гүйлэх, өөрийгөө илүү хайрлуулах гэдэг зүйл юу нь бол ашиглагдаж болтгол юм байгаа юм л да. Тэ. Салъяг үл яг салсан ч салах хэрэгтэй те. Гол нь энүүгээр нэгэнд ашиглагдсан ингээд нөгөө хосууд ингээд сонсож байгаа бол заа. Яа наа чи ингээд үнэхээр энэ хоёрын харилцааны гол ингээд нэг асуудал болцсон байгаа даахгүй. Тэгээ энээсээ болоод 6-гийн зоос доошо буюу ингээд шийдлэхөө тэгээд бас балансгүй ингээд нэг нэрийг гараад ирсэн байна. Тэгээд чарэ төзөр доошо гарч ирж байгаа нь яг энэ ингээд байдал нь нөгөө хүний чинь emotionally амар эргэлзээнд ингээд оруулсан байгаа даахгүй. Одоо ухаандаа нэг юм burn out гэсэн үг. Би чамтай хамт баймаар нь гэхдээ чи ингээд нэг гэдэг ч юм уу нэг юм наа гэсэн юмнууд амар ихтэй ингээд гарч ирсэн байгаа байхгүй юу. Тэгээд одоо жишээлбэл чамтай ингээд нэг зөрөгтэйгэн шиг ингээд уучлахгүй гал ингээд харилцаа ингээд засч ихээр яалтчгүй чи ч юм уу те ингээд нэг юм одоо тэг чи угаасаа л минараас гүйдэг ч юм уу ингээд нэг юм байдалтай болох гал байл та би одоо энэ юу гэж тайлбарлах юм бэ. Тэ Тиймээс гол нь ингээд нэг 4 сава strength хүзрөөр Тэгмээдээ justice judgment үзэртэйгээр ингээд юу яхийг хэлүүлээ л да. Яг нэг тийм юмныхоо игцэг таарна гэж байдаг да. Тэ. Одоо шилбэл хосод хоорондоо нэг юм ялангуяа юу байдээ. Нэгэндээ амар дасцсан байдгээ. За битээр нэг хэрэлцчихэд нэг сарын дараа буцаж нийлдэг дээ. Яг тийм ингээд зуршилтай болцсон бол за хэрвээ та хоёрын хосын амьдралчаа яг наадахны чинь дагуул ингээ үйл явдал чинь ингээ болох гол юм л да. Тэгээ би энэгээр муу гэсэн үг бол биш ээ. Яг үндэ хүний амьдрал юу вэ? Бид нар заримдаа хичээлээ сурахын тулд нэг ч чулуун дээр нилээд идуудаа бүдэрч сурах хэрэгтэй байхгүй. Тэгээ тэндээс хичээлээ суртай. Тиймээс энэ 7 сард болохоор нөгөө хүн чинь ингээл нэг чантаа нэг харилцаагаа бүтээчээл нэг айтайхан байж гал үзээд идэв. Хөдөлгөөнөө хийчихээр болохгүй юм шиг. Тэ нэг юм чи нэг тархийг нь угаах гэдэг байгаа юм шиг мэдэхгүй. Тэгээд нэг ч гол нь vice versa буюу тэгээд хинж хийж болно шүү дээ. Гол нь нөхцөл байдал яг хинийхэн талд байна гэдгийг л ингээ харах хэрэгтэй байхгүй. Тэр шалтгаанаас болоод чам дээр ямар ч үйл хийгдэх гэдэг зүйл одоогоор алгаа зөвлөгөө авч өгье заяа. Тавын зоос тавар доошо. Тэр яг хилээдсэн байхгүй. За юу гэж ингээ ойлгох вэ гэвэл шүү дээ 8 аяг доошоо гарч ирж байгаа байхгүй юу. Тэгээ тавар үзэртэй хамт. Миний тавар техник ингээд нэг 3 тон буцаж нийлдэг үзрүүд би ер нь бол ингээд нэг комбинацд гарч ирсэн байна л да. За тэр яг ямар нэгэн харилцаа амжилттайгаар одоо сэргээд нөхөн төлжөөд илүү хүчтэйгээр харилцаагаа ингээд хамгаалж үлдэхэд хоёр тал хоёулаа хичээсэн байх хэрэгтэй байдаг. Нэг нь хичээгээд байж болж байна. Окей, асуудалгүй. Нөгөөх нь ч гэсэн хичээсэн байх хэрэгтэй шүү дээ. Хоёр тал хоёулаа энэ харилцаан дээр шин энерги авчирч ирсэн байх хэрэгтэй байхгүй юу? Стар хөзөр. Уусаа нэгэнд ингээд нэг стар чинь 5-ын дараа хөзөр байхгүй юу? Нэг нь 5-2-ын ингээд нэг бүтээсэн юм жоохон гээ болохоо бүх юмнууд чинь ингээд сүрж байгаа тохиолдолд энэний дараа харилцаагаа жихнээс амар гоё ухаалаг хүчтэй ингээд нэг whatever чи өөрөө нэрлзээ тэгж авч явах үнэхээр ингээд хүсч ивэл итгэл найдвар гэдэг зүйл хэрэгтэй. Итгэл найдварыг яаж гаргадаг вэ гэвэл чи өөрийнхөө итгэл найдвар шүү. Эхлээд чи энэ харилцаа дээр чи яавал дэрвэ гэдгээ өөрөөсөө асууж үзэх хэрэгтэй болцсон байна. Яавал дэрвэ гэдэг нь чи ганцаараа амьдрч чадах уу гэдгийг өөрөөсөө асууж үзтээ. Сонирм байна уу? Ганцаараа амьдрч чадах уу? Би энэ хүнгүүгээр ганцаараа амьдрч чадах уу? Би энэ хүнгүүгээр ганцаараа амьдраад тэгээд энэ хүн ингээ хорогдоод байгаа буюу attachment гэдэг чинь зүгээр алтхаас айж байгаа л айдсан байхгүй юу? Attachment гол нь асуудал нь юу байдаг вэ гэвэл алтхаас айдаг айцаасаа болоод нөгөө энэ улам бүр өвдөгдөг зүйл хэвгүй юу? Тэ төсөөлөд үзтээ
Энэ нэг random савыг болохоор зүрх сэтгэлгээ шаач заяа. Тэг атаачч болох бүр алдахгүй нам бадцсан байгаа зү. Энэ чинь өвдөж байгаа зү. Атаач нэг хайрлна гэдэг нь шүү дээ тий. Гараад илгэцээ ингээд нөгөө байхыг хэлдэг байхгүй юу. Тэгэхээр чи ингээд төсөөлж үзэх хэрэгтэй байна. Би одоо байгаа энэ хөнгүүгээрээ амьдрч чадах уу? Амьдрахаар бол би юунд нь хорогдоод байна гэдгийг өөрөөсөө асуу. Чи наад хүнийхээ ингээд гой хоол хийж өгдөгд нь хорогдоод байна, халамжинд нь хорогдоод байна уу? Нэтрэ. Эсвэл чамайг нэг одоо яадаг чинь байна. Ганцаарсан мэдрэмжгүй амьдруулдаг гэдэг чинь иймэрхүү зүйлүүд нь хорогдоод байна уу гэдгийг нэгт асуусан байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэд энэ асуултандаа би эдгээр зүйлийг давж чадна гэдэг хариулт гарч ирсэн бол одоо би яаж чадах вэ гэдэг чинь гараад ирнэ амар сонин заяа. Би яагаад ингэж сонин гэж хэлж байгаа вэ? Чи тэр хүнд ингээд нөгөө хорогдохоо болсон цагт чөтгөр үзэр гарч ирсэн болохоор хэлээд байгаа шүү. Хорогдох гэдэг нь тэр хүний одоо өгдөг зүйлд. Тэнд ингээд хорогдохоо болсон цагт яг үүндээ чи асуудлын хор тавдрыг цаанаасаа өөрөө ингээд дисковер хийчтэй нэгт. Дараагийн асуудал нь болохоор би одоо яаж чадах вэ гэдэг наад бодол чинь автоматар төрөөд чи ингээд энэ харилцааныхаа ингээд гадралхааг амар гой авцсан байдаг байхгүй юу? Гурван зоос ингээд нэг буюу хамтарч ажиллах. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэвэл хэрвээ чи энэ хөнгүүгээр ганцаараа амьдрч чадна гэдэг итгэл найдвар ингээд нэг эмоцыг нэгэнд өөртөө ингээд бүрдүүлж чадсан цаг чи тэр хүний шаардлага болчих واخ. Тэр хүн чам шаардлага болчих واخгүй. Чам шаардлагагүй болсон тохиолдолд яг үндэ чи тэр хүнтэйгээ ямар ч нэг attachment-гүйгээр ингэж нэг хайрлах боломжтой буюу ингээд нэг without attachment ингээд болж байгаа байхгүй. Би чамтай хамт байхыг хүссэн чи бас энэ хамт байхыг хүсчихвэл хоёулаа нэгэндээ ингэж нэг-нэгээ базаж хорихгүйгээр ингээд гоё эрхчлөлөө тэгэхээр хайрлах боломжтой штэ гэдэг нөхцөлийг чи бүрдүүлж чадна гэсэн үг. Ойлгомжтой тайлбарсан гэж найдаа тий. За. 17. Тэгэхээр X-ийг нэг харж өгөх үү. Хэрвээ чи X-ийн талаар ер нь энэ хүн яаж бол ийж бол битээр ер нь харилцах болов яах бол ийх бол гэж ингээд нөө сонирчвол энэ магадгүй чамд зориулагдсан. Хэрвээ чи X-ийн талаар хэрэггүй амьдралаа бодъё доо гэж ингээд бодож ивэл энэ бичлэг чамд зориулагдсан юм шүү. За яа. За хоньёо X та хоёрын дунд 7 сард ямар хувь нэргүүд байна вэ гэдгийг харцгаая. Шууд. Шууд за. Fuck. Damn. За окей. Тэ тоглоом дуусчээ. Фул өдөртөө. Би ингэж бодож байна. Тэргүүний ингэж нөө саваад дэшээ тэргүүний аягтай хамтаа байхгүй юу? Дэндүү оройтцсан юм биш үү гэдэг нэг юм сони энергиул гарч ирсэн л л да нөө өнгөрсөн борооны араас цоон бүрнэ гэдэг асуудал гарч ирсэн байгаа даахгүй юу вэ гэвэл 8 яг 8 ил үгүй 6 ил 2 зэрэг апрайтер гарч ирээд хойноос нь шууд world үзэр гарч ирсэн байхгүй юу? Энийг хэдүүл юу гэж ойлгож болох вэ гэвэл харилцаа шууд утгаараа дуусчаа. Хаалга хатсан байхгүй юу? Тэгээд гол нь та хоёрын нэг нь одоо байхгүй юу? Магадгүй энэ бичлэгийг үзэж байгаа магадгүй чи өөрөө ээжж магадгүй. Нөө буцаж ингэж нэг attempts гэж байдаг да тий. Буцаж ер нь жоохон нийлчих болоо айтайхан байж болоо гэдэг зүйлийг хийх гээд байгаа бол жоохон хоцорсон юм биш үү? Боол илт ингээд доошоо заяа. Энэ болохоор stalker-ыг бэлгэж байгаа хгүй. Тэгэхээр basically чи таарад үзнэ гэдэг чинь чи өөрөө stalker жайлбар болчихж байгаа. Тэргүүний ингээд нөө саваа доошоо ингээд action хийгээг үзэр байгаа хгүй. Хойноос нь тэргүүний аягтай. Хэрвээ чи ингээд за одоо би энэ сард ингээд X-тэй ингээд нэг уучраа олох байсан болов энэ гэдэг зүйлийг хийсэн бол GG. Оцорсон юм шүү. Ингэж ойлгуул яаж байна. Ер нь хүнд ингэтэй.
коллектив орд гэж байдаг. Одоо би коллективээр л орж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд нийт ингээ хоньны ордных нийл ингээл нийт нэгцэн энерги байхгүй юу? Би хоньны ордныхноос ер нь юу анзаарч ирсэн бэ гэвэл хамгийн том асуудал нь танай ордных impulsiveness байгаад байдаг. Гинти нэг төрөгцөн шийдвэр яг нэг харилцаа тас хэл нураачтай. Тэгээд нэг танай ордныхны нэг челленж буюу сурах хэрэгтэй хичээл нь болохоор одоо 50 тогтвортой patience ингээ бай сурах хэрэгтэй байхгүй юу? Энэ дээр харангуут ёо би бараг л 95% та ер нь бол ингээд нэг энэ харилцаа жижиг гэж хэлнэ тий. Нөгөө ч муу он хийцэн юм шүү. За тэр яах вэ? Нөгөөний чи яг жигнэсээ ингээд deep down бодол болон мэдрэмжийг харж өгье заа. Damn dog. Okay. Яа яашаа За тэгэхээр хэдүүлээ анзаарч үзье. Энд байгаа ганцхан аягтай хөзөр, аягны хөзөр юу илэрхийлдэг? Хайр. Тэр аягны хөзөр юу байсан гэж? 9 аяга. Emotionally codependent хүн гэсэн үг. За тэгэхээр ойлголт ингэ гарч ирж байгаа. Ойлголт ингэ гарч ирж байгаа байхгүй юу? Хэрвээ чиний тэр ингээд нэг X чинь codependent хүн байсан бол codependent хүн гэдэг нь хөнгүүгээр амьдрч чаддгүй нэг хэлтэй хөнгүүгээр. Тийм хүн яа дээ? Ямар нэг харилцаа дууссан гоо дараа чи нэгээс олохгүй хичээд наачтай байхгүй. Тэгээд аг бэгээр орлох гээд явдаг. Хэрвээ чиний амьдралд чиний тэр хүн чинь эсвэл чи өөрөө тиймхүү төрлийн хүн байсан бол амар анхааралтай хандах хэрэгтэй шүү. Яагаад би ингэж ярьдаг вэ гэвэл хизээч ер нь харилцаан дээр одоо би ер нь тарот ингээ уншдаг ч юм ингээ YouTube ингээ харангууд нэг жоохон дутагтай юм гарч ирээд идэх нь зөвхөн ч хамаагүй өмөрч юм шиг яриад идэх нь амар тэнэг байдаг хгүй. Яг үндэ харилцаан дээр хоёр хүн хоёулаа вибрацаараа нийлцэнтэй байдаг хгүй. Тиймээс нөгөө тэнэгэнж бас чийл байгаа хгүй. Одоо зүгээр ингээ ярьчих за. Тэгэхээр хэрвээ тэр хүн чинь codependent хүн бол хөнгүүгээр амьдрч чаддгүй хүн бол яалтчгүй ингээд стар үзэр доошоо боёо одоо нэг hopeless үе дээр явж байгаа байхгүй юу? Итгэл найдваргүй үе дээр. Тиймээс ингээд нэг одоогор бол нэг амир тэр хүнээс ингээд бодож байгаа бодол үйлдэлүүд бол нэг алга заа зүгээр бит хоёр ингэх байсан да тийх байсан да гэдэг бодлууд дундаа л ингээд эргэлцсэн байгаа байхгүй юу? Тэгээд стар үзэр доошоо гэдэг нь энэ харилцаан дээр ямар ч итгэл найдвар алгаа гэдэг байр суурьтай ингээд байж байна. Тиймээс чамааг ялцчихгүй хүлээж байгаа юм бол алга байгаа даа байхгүй юу? 3 саваа доошоо. Тэгээд хааны ингээд нөө саваатайгаар 4 ингээд нөө саваа зоос гарч ирж байгаа байхгүй юу? Юу гэсэн үг вэ гэвэл шүү дээ те яалтчгүй чиний нэг хааны савааны энерги буюу нэг үнэхээр жиг наача гэдэг нэг тийм шийдэмгий байдал байгаа зү. Мань ингээд нэг хүнд болохоор 4 зоос буюу ер нь чамаас жоох ингээд зайгаа барих хэрэгтэй ч юм уу нэг тиймэрхүү байдлаар ботцсон байгаа даахгүй. Яг бол хит их fire energy тоо хүн тэр нэг хэцүү байдаг да. Тий. Шууд юм болох нэг болгыг бүтээчих гээ. Шууд л ингэх гээл. Тэгэхээр одоогийн байдлаар болохоор мань хүн 4 зоос тэнгүүтэй bottom deck дээр ингээд 4 ингээд дийлдэг байгаа байхгүй юу? Одоогийн байдлаар мань хүн зүгээр чамайг дотроо л ингээд нэг тээж байгаа нь бол тээж байгаа. Гэхдээ хөдөлгөөн бол хийхгүй. Яагаад вэ гэвэл чамтай харьцахгүй ингэж нэг амарсан баг мань хүнд ингээд нэг сайн болцсон байгаа байхгүй юу? Амралт болцсон байгаа байхгүй юу? Тэрийг ойлгочих заяа. Шууд straight answer-аар ер нь бол үгүй ээ л гэдэг үзрэл гарч ирж байна да. Юу болцсон бэ? За тэгээ хүний амьдралтэй тийм тэгээд хүмүүс тэгээд явж илээ тийм ирж илээ тийм дөө. Зөвлөгөө авч өгье заа.
Yep. Заримдаа бидний амьдралд сайклыг дуусгах хэрэгтэй байдаг байхгүй юу? Бодож үзье. Хүний амьдралын давтагддаг паттерн, давтагддаг сайкл гэж яг юу вэ? Одоо хүнд нэг юм болзооны тайп гэж байдаг да тий. За би нэг ийм хүн дуртай байдаг ч юм уу. Эсвэл нэг юм давтагддаг үйл явдлууд гэж байдаг тий. Битүүрийн үерхэл анхны аймгаа эхэлж байгаа дараа нэг юм болоод тэгээ салдаг. Тэгээ дараа нэг юм болоод дараа нэг юм болоод тэгээд ингэдэг. Тэгээд яг чиний амьдрал дээр иймэрхүү давтагддаг үйл явдлууд ингээд нэг давтагддаг үйл явдал, давтагддаг үерхэл, давтагддаг төрлийн хүмүүс ингээ амьдрал дээр чи ингээ байнга орж ирдэг бол энэ юуг чамд ингээ нэг хэлэх гээд байна вэ гэвэл чи одооноос ахуулаад наад сайклаа дуусгах хэрэгтэй байна гэж ингээ чамд хэлж байгаа байхгүй юу? Заримдаа бид нар гэхдээ нэг хүнтэйгээ нилээд хэд удаа буцаж нийлж үзэх хэрэгтэй дээ. Заримдаа шүү. Тэгжиж бас ингээ нэг хичээлээ сураа файнал байдлаар салдаг ч юм уу яадаг ч юм аа тий. Бусад ингээ нэг тохиолдлууд болохоор шүү дээ тий. Давтагддаг наад сайклаа дуусгах цаг болсон байна. Хамгийн чухал нь юу гэвэл 9-ийн аяг гарч ирсэн байгаа байхгүй апрайтаар. Өмнө нь болохоор 9-ийн аяг доош байсан шүү дээ. Энэ болохоор апрайтаар гарч ирж байгаа. Чиний хувьд сурах ёстой хичээл нь юу гэвэл people pleaser ингээ байха болох хэрэгтэй байна. Тэгээд нэг юм чи одоо бусдад өөрийгөө хэрэгтэй юм шиг мэдрэмж авахын тулд өөрийгөө золиослдог байгаад байгаа байхгүй. Наа чин өөрөө чамааг иймэрхүү хүмүүстэй уулзах хамгийн том сэдэмж ингээд өгсөн байна гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Нэгт иймэрхүү хүмүүс гэдэг нь шүү дээ тийм мэдрэл модо токсик гэж хэлээгүй шүү тэр үний чинь. Иймэрхүү хүмүүс гэдэг нь шүү дээ чи дандаа ингэж misalignment буюу ойлголцоход амар төвөгтэй нөхцөл байдлыг чи дандаа ингэ үүсгдэг байгаа байхгүй. Тийм хүмүүст attract болдог гэсэн. Тиймээс хамгийн чухал нь чи хайр гэдэг зүйл яг үүндээ ямар нэгэн зүйл хөдөлмөр байхгүйгээр би зүгээр байгаагаараа хайрлагдаж болно гэдгийг assumption болгож өөртөө сууршуулах хэрэгтэй л байна л да. Тэгжиж ингээд нэг чам дээр ингээд гоё ингээд хайрууд ингээд гарч ирнэ үү гэхээс биш. Тэгэхгүй бол ингээд нэг юм хайрын төлөө ингээд тэмцэлтэй наа хичээгээ наад гэдэг ч юм уу наа ч юм бол яа тэгж бодохгүй. Тиймээс юу вэ гэвэл эхлээд чиний хийж чадах зүйл нь Чекстэйгээ буцаж нийлэхгүй байна уу? Надад бол хамаагүй заа. Гэтэ нэг зүйл ингээ заавал ингээ байдэ. Энэ алтан цоогийн хууль биш. Энэ юу нэрсэн хууль? Чи үргэлж past буюу өнгөрсөн хүмүүстэйгээ өнгөрсөн ex-үүд байна уу? Өнгөрсөн харилцаа байна уу? Өнгөрсөн нөхцөл байдалтайгаа үргэлж make the peace буюу инх тайвныг тогтоо. Чиний амьдралын хамгийн toxic worst мэдрэл мотой ex ч хүртэл чиний амьдралд ирсэн гэдэг утгаараа чи баярлах хэрэгтэй. Магадгүй чамаа өөр мэдрэл мотоо өвтгсөн байж болно whatever the fucking case. Гэтэ чи өөрийгөө хийгээд дараагийн гоё амьдралаа ингээд алхахыг гэж бодож ивэл яа. Чи тэр болгоныг тавьж уулж сурах хэрэгтэй тэ. Би энүүгээрээ буцаж нийл сал гэсэн богт яриаггүй шүү. Зүгээр одоо өөрийгөө хийлхий. Энэ дотроо бүрэн бүтэн байд сур. Энэ дотроо чи бүрэн бүтэн байд сурсан цагт чи яах гэж хайна гэж ядвал чамд аль хэзээ нэг хайрч байгаа юм чи чанаад аль хэзээ бусдаас нэхэд байдаг хайр халамж validation approval гэдэг зүйлийг чи энэ дотроо бүрдүүлж чадсан юм чи fucking яах гэж хайна гэж чи яах гэж ингэж нэг одоо desperate ингээ болоод ингээл нэг юм болгоны араас ингээ тэмцэлнэ гэж чи натуралны хайрлагдаж сурна шүү дээ. Яг бол чи өөргөө натуралны easy өөргөө хайрлаж сурсан юм чи хүмүүс ч гэсэн чи ингээ хичээх шаардлагагүй хайрлагдаж чадсан шүү дээ. Why the fucking not, you know? Singles. За тэгэхээр single хонийхан за хухаа single-чууд ч. За тэгэхээр манай хухаа single хонийхан болохоор шүү дээ тий. Хэрвээ чиний ингээд нэг сонирхож байгаа хүн. Аврах байх нэ харах бай. Тэгэхээр single хонийхны одоо сонирхож байгаа хүн шүү. За бүр үнэхээр хухаа бүр харьцах хүн байхгүй бол одоо наач бол миний асуудал биш ээ. Тэгээ би
тэгжэл харьцах хүн гараад ирэхэлгүй. Зөв хохоо сингл байгаа зүгээр ингээд нэг юм харьцаа гэдэг ч юм дөнгөж ингээд харьцаад эхэлсэн нэг юм болцож байгаа нэг юм сонирхож байгаа хүн гэж байдаг да. Энэ яс битээрээс нэрэ байж болох юм байна гэдэг чинь. Тэгээ нэг харилцаад нэг хөөрхөн хүн харилцаад эхэлсэн байдаг да нэг чаалж болоод team state дээр явж байгаа юм шиг тий. Энэ хүн та хоёрын энергийг 7 сарда харьцгаая. Сан үзэр доошоо, хааны илдээшээ, өхлөө зүр буух. Damn dog. За тэгэхээр таад ямар ордны үзрүүд энийг бол загас байна, хилэнц байна, арслан байна. Тэгэхээр fixes хайн ерөнхийд бол голцоо зовсон байна энэ. За тэрс яах вэ? Тэмээс байгаа. За би бүр хитэд хувааж ярих юм байна нэгт. 3 хэлд заяа. Тэгээ саан үзэртэй ингээд нэг гарч ирээд 8 ингээд аяхтай байгаа бол. За энэ эхний бүлгийнхэн ямар бүлгийн хонуудад ингээд зориулагдж байгаа вэ үлдээ. Чиний харьцаж байгаа хүн. Дөнгөж сайхан хэрвээ ингээд нэг шархалсан бол заяа ялангуяа нэг салт малтыг үзэл болол тэгэл нэг жоохон жижиг болцсон байдаг да. Тэгээд байгаа бол энэ яг үндэ дими юм шүү дээ гэдэг үзрээ. Яагаад гэвэл тэр хүний дотор стил тэр 3-ын илд буюу одоо тэр шархалсан ингээ зүрх нь ингээ байж байгаа. Тэгээд нөгөө энэ шархсан мэдрэмжтэйгээ дийл хийхин тулд аг бэгээр орлуулах замаар л ингээ нөгөө чантай харьцсан болоо гэдэг үзэр гарч иж байгаа хгүй. Энийг чи яаж анзаарах юм? Энийг чи яаж барьж авах вэ гэвэл ч тий. Тухайн хүн чантай үнэхээр genuine харьцаж гинүү гэдгээр л харах хгүй. Одоо та хоёр ингээ хамтдаа ингээ байж авах хугацаанд шүү дээ тий. Нөгөө чинь амар honest ингээ байгаа тий. Би өнгөрсөндөө тэгсэн гэдэг. Тэ тэгэл үнэхээр ингээ хөөрхнөө ингээ хийхгүй өөр зүгээр цаанаа нэг юм нуугаал эсвэл ингээл нэг яг гадаа мэддэхгүй тэгэл ингээл зөвхөн орой чамлаа сохтуу залгадаг ч юм уу тий. Хоёулаа уулзсан юм. Тэгэл ингээ уулзчихгоотай л ингээл нэг хүн өнгөрсөн амьдралаа ярьж болно гоё. Би ч гэсэн ингээд нэг өнгөрсөн амьдрал дээрээ XS би ийм бичээс орсон. Ингэсэн тэгсэн гэж ярих дуртай. Ингээд бол эн чинь миний туршлага гэдэг зүйлээр би зүгээр туршлагаа шеэр хийж байгаа. Гэхдээ энэ туршлагыг шеэр хийлээгээд би стил ингээд нэг эмошнлоор хорогдсон уу? Үгүй би эмошнл аль хэзээ 50% бол дуусгацсан. Би тэр хүнд ингээд сайн сайхны өсдгөөсөө талархтаад миний дотор одоо тэр хүний ингээд нэг царай мараа төсөлдөгдөг ямар ч нэг тийм одоо мэдрэмж ингээ байхгүй л болцсон байгаа даа байхгүй энэ дотор ч ингээ нөгөө бүтэн болцсон байгаа байхгүй. Тэгээ би зүгээр туршлагаа ярилцдаг тий. Гэхдээ нөгөө талаас стил emotion байгаа за стил ингээл одоо X-тэй ингээл хорогдсонтэй ингээл эсвэл амар heartbreak байгаа л энэ motherfucker гэдэг ч юм тий. Эсвэл ингээл нөгөө чантай харьцаж байгаа шүү тий. X-с илүү гоё ингээд нөгөө хүнтэй болцож байгаа гэдэг ингээд хүчээр харуулах гэж юм мэдрэл мотой ингээ байж бол ил авдаг чинь юм гэсэн. Өхлөө өдөр нөгөө бүлгийнхэнд өхлийн өдөр дээр ингээд нэг 10-ын зоос гарч ирсэн байгаа байхгүй. Тэгээ хааны зоостой. За. Хэрвээ чиний ингээд нөгөө болцож байгаа за тэнгуүтэй ингээд чи нэг зүйл ингээд анзаарсан бол энэ бит хоёр гэхдээ яагаад чи мэдэхгүй нэг юм тустаас хүүтийн юм шиг мөртлөө ихтэй цаанаа нэг бит хоёр хамтдаа байх юм бол амар том бүтээч чадах юм шүү гэдэг нэг мэдрэмж төрсэн байл заа. Наад мэдрэмж бол үнэмшилтэй байна. Яагаад вэ гэвэл ч тэ ингээд нэг хоёрдугаар ингээд бүлгийн хоньныхан болж байгаа хэсэг нь болохоор шүү дээ тэ. Эхний хэсэг нь бол яриад дууссан хоёрдугаараас. Та хоёр чи ирээдүг төсөлж чадчих жаа тэр хүнээсээ. Та хоёр хамтдаа явах юм бол маш олон гой зүйлүүдийг хийж чадах юм шиг санагдаж байгаа. Гэхдээ нэг юм та хоёрын харилцаа нэг юм нэг л нэг тийм шал өөр юм шиг мэдрэгч байгаа. Одоо нэг юм хүүтэн ч юм шиг, өөдгөртэй ч юм шиг гэдэг ч юм уу. Төс тас ч юм шиг гэдэг ч юм уу тэ. Энэ ялцчгүй чиний хувьд бол нөр амьдралын чинь хамгийн сонин тайп байгаа байхгүй юу? Хоёрдугаар ингээд нэг хүн чинь болох бүлгийнхэн хоньныхан болохоор энэ хүн болохоор юу гэж бодож юм бэ? Ялцчгүй чантай урт хугацаа харж байна. Гэхдээ урт хугацааг 1000 ингээд харлаа байлаа гэд нэг юм шалцгансан ингээд нэг гуйлагч гэж яддаг шүү дээ. Тийм бол биш байгаа байхгүй юу? Хамтдаа байвал бай. Гиндаавал гиндай. Үгүй болоос I don't give a fuck. Тэ. Энэ ялцчгүй ингээд нэг матур буюу оюун ухааны хувьд сэтгэл санааны хувьд яалтчгүй төлөвлөсөн л ингээл нэг энерги лэн л та. Тэгээ бид нар олно одоо шил би шил л одоо ингээ 28 хүрчин зав энэ жил.
Тэгээ ингээ болцсон болцонгууд би бас ингээ нэг 18 таа ингээ нэг үеигшгэл ингээ нэг бас жоохон хайда наах гад байдаг байхгүй юу? Би тийм хайда хайгаад байдаг байхгүй юу? Тийм. Гэтэ сүүл тэр нь болохгүй гэдгийг ойлгосон яалтчгүй. Би том болох хэрэгтэй юм байна. Тэ би яалтчгүй бөөр суурьтай байх хэрэгтэй юм байна. I'm not fucking 18 anymore гэдэг шиг л яг ийм энерги байгаа байхгүй юу? Тэгээд чи зүгээр шин зүйл рүү шин нэг юм одоо нэг юм харилцааны динамикийг л зүгээр дөнгөж эхлүүлэх гэж болохоор наа чин чам нэг юм тухгүй ч хүүтэн шиг санагдаад байгаа байхгүй юу? Үнэн нь тэгдэм угаасаа. Тий. Гэхдээ чи энэ мэдрэмжүүдийг accept-ийг сурах хэрэгтэй. Ялч ч чамаас бол урт хугацааны ирээд бол харж байна. Гэхдээ тэрийг бол нэг илэрхийлэхгүй л юм л да сайхангаар. Тэ. Зүр нэг юм олон хуцаж яхаар зүгээр үйлчлээ хийгээл харуулж ил гэдэг л хүн юм байлгүй дээ. Тэгэл одоо тэгвэл сайн л үсттэй. Гэхдээ бас at the same time одоо needy energyтэй хүн бол биш байна. Юу вэ гэвэл ингээл нэг би чамтай л ингээд нэг хамт байх юмсаа энэтри гэдэг бол биш. Хоёулаа хамт байвал байж чадахгүй бол яа. I don't give a single fuck гэдэг төрлийн баахгүй. Тэгэл ам хөвцсөн. Тийм. За 3 дахь ингээд нэг бүлгийнхэнд болохоор байна шүү дээ те. Хэрвээ чиний наад болцож байгаа хүн та хоёр хаашаа юу гэдээ яваад байгааг мэддэхгүй энэ хүн надад үнэхээр хайртай юу гэдгийг ингээд нэг мэддэхгүй байвал зүгээр энэ дээр цаг өгвөл яаж юм гэдэг. Амар сонио үзэр гарч ирж байна. 8 зоос гарч ирсэн байгаа байхгүй. Яа тэгвэл энэ хүн болохоор шууд spice гэдэг зүйл биш. Ямар нэгэн зүйлийг удаанаар багаар барих гэж оролддог төрлийн ингээд нэг хүн байгаад байгаа байхгүй. Багаар босгодог, багаар юм бүтээдэг төрлийн ингээд нэг хүн байна. Тиймээс цаг өгöd үзэхгүй юу тийм. Ер нь одоо энэ бод гарагийн боцолтоор шинэ харилцаа битгий эхлүүл гэдэг юм бишээ. Зүгээр ер нь би энүүгээрээ бод гарагийн боцолтоор chill out, жоохон тайвшир. Цаг өг. Гой болц. Яах гэж ингэж хаашаа суугаад та тий. Гэтэ зүгээр юм болгоны битгий хүчилж рашлаарай л гэдэг санаа байхгүй юу. Тэгэл ер нь буруудаад эхэлж байгаа шүү дээ. Зүгээр айсаар нь тэр хүн чинь чамтай уулзмаар санагдал чи ч гэсэн тэр хүнтэй уулзмаар санагдал уулзал та гоё штэ. Чи тэр хүнтэйгээ болцмоор байна. Нөгөө чинь чамтаас болцмоор байна. Болцол та гоё штэ. Гол нь нөгөө чинь чадахгүй гэдэх чи араас нь хүчлээд явж болохгүй л гэдэг санаа л гоё. За тэр яг гоо. А Б С гэсэн 3 байгааз. Энэ 3-ны 3 тухайн гутаа 3 өөр нэг тухайн хүний чинь intention болон feeling-ийг харж байгаа заа. Эхлээд Яп. 7-г аяг. Хоёр дахь нь болохоор Б. Гурав дахь нь болохоор С болоо. За, эхний бүлэг нэг дөнгөж сайхан салж малал нэг айгууг нэг хэцүүхэн шиг нэг хэцүүдэлтэй нэг хашир байгаад байсан да. Яалчгүй энэ жоохон fuck boy энерж байгаа байхгүй юу? Fuck boy school нэг юм fuck your энерж байгаа байхгүй юу? Тэгээ нэг юм player energy гэж яддаг да. Гэхдээ яах вэ тэгээд бас энэ нэг сарын бод гарагийн буцал хүн боломж хэцүү тусч байгаа хүн болгон emotional агуу тийм амар ингээл X max ингэж мэгэл те тэгэл X-ээ яаралтай орлуулаад явъя гэдэг ч юм. Тиймэрхүү л байгаа тийм. Үнийг л хэлээ энэ бод гаргийг бол. Тэгээ чамтай нэг сайн дэс зүгээр явах та тэгэл нэг секси хөнгө болсон ч юм уу сквал нэг тэ нэг арай нэг согтуудаал залгдаг л нэг юм инээр байгаа байхгүй. Тэр би чиний оронд иймэрхүү нэр харсан бол яг би өөрөө дуртай байвал яг тэ тэр охин ингээл нэг битээр ингээл хөрхнэ гэл би өөрөө дуртай ангал зур байвал яг боолч юм гэтээ наа. Татаас нар ноцнохоо авч тэжээлэх байх та байлаа да. За 2 дугаар бүлэг. Шудраг осны үзэр 6-гийн ингээд нэг саватаагаар hanged man reverse positionтэй байгаа байхгүй. Энийг юу гэж ингээ ойлгож болох вэ гэвэл шүү дээ. Тэг яалтчгүй энэ харилцаан дээр жоо шудрал хандчихэ гэсэн л нэг энергтэй байгаа байхгүй. Тэ шудрал байл та гэл тэ. Би чамтай урт хугацааны ирээдүй харахын хувьд бол ингээ харж байгаа. Тэгээд би чамтай хамт байхдаа ингээд эго фит ихэд амар гоё байдаг. Тэгээд чамтай хамт байхдаа гэхдээ би гацмааргүй зүгээр сайхан явсан шиг явъя л гэдэг зүйлийг л чамд л ингээ хэлээлээ. Тэгэхээр энэ 2 дугаар бүлгийг ингээ нэг хүмүүс болохоор яалтчгүй
тусдаас honest хүнтэй л ингээд нэг сонирхоод байгаа юм шүү аа. Ер нь гэхдээ бид нар чинь том болж шүү дээ нэг бид нар 21-тэй биш ээ. Ер нь жоохон тусдаас байж сурах хэрэгтэй л юм байлаа. Ялангуяа 30 40 байгаа маань ичиг ингээд generation Z ихний үеийнхэнд бол millennial үеийн сүүлийн үеийнх гэдэг ч юм уу те яадаг ч юм аа. 3 дугаар бүлгийнхэнд болохоор ингээд хатны саваа ингээд нэг кармик тойрогтойгоо өхлийн үзэртэй гарч ирж байгаа байхгүй. Энэ хоёр талаар явж магадгүй. Нэг бол энэ харилцаа шууд сална. Нэг бол энэ харилцаа чиний амьдралын хамгийн том реформ байх болно. Юу гэж би энийг ойлгуулж байгаа вэ гэвэл ч тийм энэ дэр өхлийн үзэр ингээ хатны саваатай гарч ирж байна гэдэг нь та хоёр нэгэндээ жоохон цаг өгөөд нэгэндээ жоохон ингээд хүлээцтэй байдлуудыг өгөөд бас нэг юм те урд нь ингээ байдгаас арай өөрөөр ингээд нөгөө нэгэнтэйгээ болцож эхэлж ивэл яалтчгүй та хоёр амар харилцаагаас амжилттай болох боломжтой юм байна гэж харж байна. Үгүй ээ шууд ингээд тусдаас сүр сар ингээд нөгөө нэг наагаад яах юм бол өдөө гэгэл юм шиг л харагдчихэл байна л. За тэр яг би нэгдсэн байдлаар та бүхэндээ зөвлөгөөг навж өгье заяа. Яа. Стар үзэр. Яп. Яа дуусах хэвээр юмнуудыг бол дуусах яалтчихгоо. Тэ. Ер нь ямар нэгэн харилцаа гэдэг зүйл эхлэхийн тулд яалчгүй өмнөх зүйлүүд чинь дууссан байх хэрэгтэй те. Одоо л авдаг чийл авдаг ингээд тархин дотроо ингээд альма чимгээ ч юм уу бата тулгаа гэл ингээд хүмүүсээ ингээд төсөөлцөн. Тэгэл зэрэг харьцаа аль ингээд нэг би л тэнийг байгаа зү. Тэ. Нэг хүнтэйгээ болцвол болцсон л дээрээ юм дөө. Тэгэхгүй ингээд нэг юу гэх болцож ирсэн аа лексээ санаж ирсэн аа нэг шинэ хүнтэй гоё харьц маарч юм шиг харьцаж байгаа хүнтэй нэг уурлангуудаа өөр хүнтэй харьц маарч юм шиг нэг юм хомбоо домброо ингээд нэг байгаад байж болохгүй. Тиймээс яалтчгүй чи сонголт хийх цаг чинь болжээ. Чи би яг хаашаа хинтээ яаж явмаар байна гэдэг эцсийн сонголтыг чи хийгээд хаах хэвээр хаалгануудаа хаагаад дуусгах хэвээр харилцаануудаа дуусгаад тэгээд зөрөгтэйгээр ингэж нэг хөдөлгөөнөө хийхгүй бол юунэр чиний өмнөөс ингээ хаалгаж хаах гэдэг байна гэдэг нэг юм шууд ойлголт гарч ирж байгаа хгүй тустаас. Тиймээс ингээд нэг та нэр үнэхээр мэдрэмжээ сонсоо. Үнэнгийг хэлээ. 1000 таарууд үзээд бас яах юм тийм үү. Чи зүгээр болцмоор байна. Болцолтой. Чи гоё ингээ үерхмээр байна. Үерхэлтэй. Тэгээ юу байна гэж нэг энэ чаас нэг үчин хөөрхөн штэ. Юугаагээ л 100 болцсон байхад ямраа суугаад тий. Окей. Тий. Тэгээ гол нь ингээд нэг hopeless хорны хөө байж болохгүй шүү. Зүгээр чи нэг л хүнтэйгээ байна гэвэл яг нэг л хүнтэйгээ нэг байсан шиг байгаал тэгэл явуул та. Тэгэхгүй тэгээл ингээд суугаад байвал бас болохгүй шүү дээ. Яагаад вэ гэвэл хамгийн новшийн зүйл нь bread crumb гэдэг байхгүй нэг талхны өрмөг. Яах гээд байгаа юм мэдэгдэхгүй fuck. Тэгэж байж болохгүй шээ. Хэрэв нөгөө чи яах гээд байгааг мэддэхгүй бол тэгэл бай гэж хэлэлтэй. Хэрэв чи өөрөө яах гээд байгааг мэддэхгүй бол тэгэл эцсийн шийдвэрээ гаргал та. Тэгхгүй бол ингээд эн чинь ингээл зуралдаа байна гэсэн хөзөрнүүд ингээ гарч ирлээ. Тэгээд энэ 100 та дий маань хувьд бол их халуухан болзоонууд их болох нь гой хүмүүстэй их танилцах нь олон ч хүмүүсээс салах нь стажик ёоло хоньны одоо 100 гэх юм уу да. Тийм л байхan дээ. Одоо тэгээ амжилт хүсье заяа. Хөөхөн ш таад чинь нэрээ.